асуулт ерөөсө тов тодорхой асуулт. Төсөөлж байгаа юм уу юу? Энэ мөнгийг энэ төсөв тавьсан юм уу юу? Хуулийн зөв бурууг засгийн газар шүүн хэлцэхгүй. Тэгэхээр хуулийн хугацаач дуусаагүй та тэгж буруу ойлгоод байгаа. Хугацаа тогтоосон заалт нь байхгүй болцсон болохоос үндсэн олох заалт нь бол хэвээрээ байгаа юм аа. Оруулж ирэх гэж байгаа хууль зорилго санаа ерөнхий сайдын сая ярьж байгаа зүйлийг ойлгож байна. Таны тайлбарыг ойлгож байна. Гэхдээ асуулт ганцхан. Хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлээгүй хариуцлага хэн үлээх юм? Энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж тооцоод төсөөлж байгаа мөнгө байгаа мó юу? Харин нэг зүйлийг хэлье их хоёр сайдаа. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах бэлдэж малчдыг махын үнэтэй заруулахгүй гэсний золиос өнөөгийн манай хөдөө шүү. Малчингүү. Залуу малчид байхгүй, амьдрал хэцүү, хотод төвлөрсөн байгаа энэ байдал шүү. Тэг гол асуулт төрийн хуулийг хэрэгжүүлэх юм уу юу? Ингэ төлөвлөж байгаа юм уу юу гэдэг. Товч. За ихэр сайд хариул. Төсвийн хөрөөл Монгол улсын эдийн засгийн тэр арамыг гаргаж байгаа шүү дээ. Эдийн засаг ингэж өсөх нь, төсвийн орлого ингэж өсөх нь, орлогын хэмжээ чинь ийм гэ баталж өгөө. Тэр хэмжээнд зарлах чинь энэ байна. Гадаа зээл ингэж ашиглаж болно. Засгийн газрын өөрийнөө сэтрэхгүй, халамжийн зардал чинь сэтрэхгүй гэдгийг л гаргаж өгч байгаа. За энэ дээр одоо сангийн яам тооцоодлоо хийн. Төсвөө зохион шүү дээ. Тэгэхээр санжаа тооцоог нь гаргаад өгөөч. Саяны нийгмийн даатгал, малчдын нийгмийн даатгал 50% төлөх асуудал энд төсөвтөө тусгаж орж ирэх үү ирэхгүй юу? Тэр хуулийн хугацаа 1 сарын нэр үйлчлэхэн дуустал болсон гэж тайлбарлаад байгаа. Тэрийг тайлбарлаад байгаа. За ер нь бол боломжтой юм уу, боломжгүй юм уу гэж тодорхой асуулт асуугаад байна да. 4 номер. За малчны тухай хуулийн 429-д бол малчныг бол нэг удаадаа нийгмийн даатгал шимтлээ нөхөн төлөвлөх ийм бол хуулийн заалт бол байсан. Гэхдээ энэ хуулийн дээр бол уг нөхөн төлөвлөх хугацаа нь бол 26 оны 1 сарын 1-ээр энэ заалт нь бол хэрэгжих хугацааг нь дууссан. За төсвийн өрөөний мэдээлэл бол батлагдсан хуулийн хүрээнд болон хамт өргөгийн мэдээллийн хуулийн хүрээнд тооцоол орж ирдэг. Тэгэхээр 27 оны төсвийн өрөөний мэдээлэлээр бол нөхөн төлөвлөх тооцоол бол байхгүй гэсэн. Ер нь бол яг зөвхөн тухайн үед мэдээлэл олгож хэлэхэд бол тухайн үед бол энэ хууль бол хэрэгжснээр нэг удаадаа 40 орчим тэрбум төгрөг орлого бол нийгмийн даатгалын санд ороод за тэгээ 27 онд бол за тодруулж нэмж хариулъя. Гүйцээж хариулъя. За сангийн за тухайн үед бол тооцоол хийхдээ бол нийтдээ бол нэг 10 орчим мянган малчин болвол энэ дээр бол хамрагдах юм байна гэдэг тооцоол хийгээд за эхний 5 жилийн хугацаанд бол 375 тэрбум төгрөгийн зарлага гарах юм байна гэсэн тооцоо хийжсэн. Нэг удаад бол 40 орчим тэрбум төгрөг төлөөд тэгээд 5 жил эхний 5 жилдээ зөвхөн 375 тэрбум зарлага гарах юм байна гэсэн. Тэгээд тухайн үед бол засгаар бол нөгөө журам нь орох гээд 2 удаа ороод тэгээд яг бас батлагдаж чаддаагүй тэгээд хугацаанд амжаагүй гэсэн.